За өнөөдрийн бичлэг дээр энгийн дадал номын гол санааг товчлон ярих болно. Номын зохиол Джеймс Клэр бол дэлхийд даяар дадал зуршлын мэрэгчлэлтэн гэж хүлээн зөвшөөрөгддөг. За мөн энгийн дадал ном нь бол Нью-Йорк Таймс-ийн бестселлер болж исэн хувийн хөгжлийн номын дундаа хамгийн нөлөө бүхий номоор шалгарч исэн ийм ном байгаа. За энгийн дадал номын эхний хэсэг дээр бол номын зохиолч маань өөрөө ер нь яаж явж байгаад энэ дадал зуршлын мэрэгчлэлтэн гэдэг хүн болчихсон юм бэ гэдэг талаараа өөрийнхөө түүхийг бичсэн байдаг. За номын сүүл хэсгээр бол бид нэр одоо яг биедээ сайн дадал зуршлыг яаж суулгах юм, муу зарчлуудаас хэрхэн салах юм бэ гэдэг яг амьдрал дээр шууд хэрэгжүүлж болох маш системтэй 4 аргыг бичсэн байдаг. За юуны түрүүнд номын зохиолчийн талаар товчхон танилцуулъя. Номын зохиолчийн аав нь бол бейсболын тамирчин байсан. Тийм учраас номын зохиолч маань бол 4 настайгаас ахуулаад аав шигээ би бейсболын тамирчин болно гэж шийдэж бейсболын тамирчин болохыг гэж мөрөөддөг байсан. Тэгээд 10 жилдээ орсныхоо дараа ч гэсэн сургуулийнхаа бейсболын шгшээ багт ингэж тоглодог юм тамирчин сурагч байсан байгаа. Тэгээд 10 дугаар ангидаа нэг өдөр гадаад дасгалаа хийгээд байжсэн чинь найзынх нь нөгөө гарнаас нь хамт дасгал хийжсэн найзынх нь гарнаас нь бейсболынх нь зохиур нь үсэрж яваад яг номын зохиолчийн нүрийг нь онцдог. Тэгээд номын зохиолч өөрөө нэг ярилцлаган дээрээ ч билүү хэлэхдээ баг нүүрнийх нь энэ гавлын ясанд баг л би тоогийн буруу санаагүй бол 360 ингэж жижиг хуваагдсан гэдг юм байлээ. Тэгээд нөгөө гавлын яс нь ингээд хагарчж байгаа учраас түргэн тусламжаар яаралтай имлэгт хүргэгдэж очдог. Тэгээд номын зохиолч бол би тэрнээс хойш ингээд баг сандгүй гэж тэгдэг. Тэгээд нэг юм ухаан орсныхан дараа ингээд номын зохиолч өөрөө ямар нэг юм ингээд үнэртэж чаддаг байхгүй. Тэгээд нөгөө совлогчтай би гэм үнэртэж чадахгүй байна гэдгсэн чинь совлогч нь ингээд цаас өснөө чи ингээд нусаа нийгээд тэгээд тэрнийхаа дараа юм үнэрлэх гээд үзтээ гээд тэгээд хүчтэй ингээд нусаа нийсэн чинь шууд нүдэн бүхлээрээд гараад ирсэн. Гих мэтчлэнгээр ингээд номын зохиолчийн нүүр болол бүр ингээд аимшигтай том бэртэл авчиж байгаа байхгүй. Тэгээд номын зохиолч нөгөө маш олон 8 сарын хугацаанд гэдэг байхаа эмчилгээнд орж жагаад 11-р ангидаа ингээд буцаад сургуультай ортын. Гэхдээ энэ чинь нөгөө 4 настайгаас ахуулаад бейсболын тамирчин болохыг мөрөөдөж явж исэн хүн ингээд бэртэл авчиж байгаа ч гэсэн нөгөө мөрөөдлөө орхилгүйгээр 11-р ангидаа дахиад нөгөө шгшээ багта орсон боловч спорт дээр бол энэ манай хүн чинь өвдсөн шүү, манай хүн чинь бэртцсэн шүү гэд харж үзэх юм байхгүй шүү дээ. Ялалт чухал учраас тэгэл тэмцэлдэл тоглоно гэсэн. Тэгээд 11-р ангидаа болохоор шгшээ багтаа орсон боловч номын зохиолч маань бол бараг талбай дээр гарч тоглолтгүй тийм сэлгээний тамирчин болоод хувирчдаг байхгүй юу. Тэгээд нөгөө сэлгээний тамирчин болсон өөрийнх нь ганц хүсэл мөрөөдөл нь бейсболын тамирчин болно гэдэг байсан учраас ер нь бол нэлийн сэтгэл готролд орж агаад нэг юм 12 дугаар ангиа төгсдөг. Тэгээд 12 дугаар ангиа төгснөхийн дараа их сургуульд орохдоо номын зохиолч маань өөрөө ер нь бол ингээд бодит байдлаа хүлээн зөвшөөрдөг. Миний хувьд бол ингээд бэртэл авчихсан. Тэгээд үүнээсээ болоод би одоо энгийн тамирчдаас хэд дахин илүү сайн хичээхгүй л бол энгийн тамирчидтай би ингээд дүүцэх хэмжээний хүч чадлыг гаргаж чадахгүй юм байна. Би бол ингээд маш их хичээх хэрэгтэй юм байна гэдгийг ойлгодог. За тэгээд их сургуульд орсныхоо дараа номын зохиолч маань одоо тэр шгшээ багт нь орж өөрөө тамирчныхаа амьдралыг үргэлжлүүлэхийн тулд би ерөөсөө ингээд суур дадал зуршлууд дээр л ажиллах хэрэгтэй юм байна гэд шийддэг. Тэгээд нөгөө одоо 10 жилээ төгсөөд их сургуульд орж байгаа хүүхдүүд чинь компьютер тоглох моглох гэх мэтчлэнгээр эрэгтэй хүүхдүүд чинь ингээд цагаа тэгж өнгөрөөжтэй. Тэгтэл номын зохиолч маань өөрөө болохоор шууд яг бие дээрээ төвлөрөөд ийм бүр жижиг дадлуудыг хэрэгжүүлж эхэлдэг. За жишээ нь орой эрт унтах, за тэгээ өдөр болгон бусад хүмүүсээс жаахан илүү биений хүчний дасгал хийх, за тэгээд өрөөгөө эмхэлж цэгцлэх гэх мэтлэнгээр ингээд маш энгийн нэг өдөр хийх ч юм уу нэг удаа хийлээгээд амьдралд нь ямар өөрчлөлт гарах вэ гэж хүн бодмоор тийм жижигхэн өөрчлөлтүүдийг хийж эхэлдэг. Гэхдээ ийм жижигхэн эерэг сайн өөрчлөлтүүдийг хийснийхаа хүчинд номын зохиолч маань 6 жилийн дараа их сургуулаа төгсөхдөө тухайн сургуулийнхаа бүр шгшээ багийн зүгээр нэг энгийн тамирчин ч биш шгшээ багийн ахлагч нь болоод төгсдөг. За тэгээд нөгөө нэг орой эрт унтах юмаа эмхэлж зэгцлэх, цаг баримтлах гэх мэтчлэнгээр ийм энгийн яг эерэг суур дадлуудыг хэрэгжүүлээд эхэлсэн чинь зөвхөн спортын амьдралд нь ч биш нөгөө нэг сурлаг хөлбөмбөр дээр нь ч гэсэн өндөр амжилт өөр ингээ амжилтуудыг гаргаад тэгээд сургуулаа 6 жилийн дараа төгсөхөд бол ерөнхийлөгчийн нэрэмжит 6 төрлийн ингээ шагналыг аваад сургуулаа төгсдөг байгаа. За ингэж сургуулаа төгснөхийн дараа номын зохиолч маань өөрөө бол яг энэ тамирчныхаа амьдралыг орхидог. Гэхдээ тамирчныхаа амьдралыг орхисон ч гэсэн ингээд жижиг дадал зуршлын хүчээр бол ингээд юу ч хийх боломжтой юм байна. Зөвхөн тамирчны амьдрал ч биш, бизнес ч байна уу, хувь хүний амьдрал ч байна уу. Ерөөсөө л ингээд суур жижиг зөв дадлуудыг хэрэгжүүлээд өчүүхэн жижиг эерэг өөрчлөлтүүдийг бид нэр тасралтгүйгээр амьдралтаа өдөр болгон хэрэгжүүлээд эхлэх юм бол гайхамшигтай бүр төсөөлшгүй тийм үр дүнд хүрч болох юм байна гэдгийг өөрийнхөө бие дээрээ ойлгодог. Тэгээд ингэж ойлгосныхоо хүчинд намын зохиолч маань бол 2012 оноос ахуулаад өөрийнхөө нэртэй
James Clear гэдэг вебсайтыг ажилуулдаг. Тэгээд тэрэн дээрээ болохоор ингээд даваа гараг болон пүрэв гарагт 7 хоногт ердөө 2 удаа л дадал зуршлыг хэрхэн одоо ингээд бий болгох юм, муу зуршлаар хэрхэн салах юм, за энийг яаж үргэлжлүүлж авч явах юм бэ гэд хүмүүст хэрэгтэй дадал зуршлын талаар нийтлэлүүдийг оруулдаг болдог. За тэгсэн чинь 2012 онд эхэлсэн энэ сайт нь болохоор 12 оныхон төгсгөлд бол 1000 дагагчтай байсан бол 13 он гэхэд бол жилийн дараа 30,000 дагагчтай болоод за тэгээд цаашлаад бас ингээд бүр дагагчнууд нь айгүй өндөр өсөөд тэгээд бүр сүлдээ тогтмол уншдаг, тогтмол ингээд нийтлэлийг захиалж уншдаг 8 сая уншигчтай болдог. За үүний дараа бол паблишингаас өөрт нь бүр ингээд та энэ дадал зуршлын хандлаар ном бичээч гэсэн санал тавьсны хүчинд ном бичдэг. Тэгээ хүмүүс доотлолт нь комент бичгтээ та бол ингээд дадал зуршлын мэрэгжилтэн хүний хувьд надад зөвлөөч гэд өөрийг нь бүр ингээд та бол дадал зуршлын мэрэгжилтэн шүү гэдгийг ингээд хүмүүс хэлж өгөөд ингэж тодорхойлсон байдаг. За тэгээд номын зохиолч маань ингэж өөрийнхөө амьдралыг бичээд үргэлжлүүлээд дадал зуршлыг яг амьдрал дээрээ сайн дадлыг өөртөө суулгах 4 яг тодорхой аргыг бичсэн байдаг. За гэхдээ энэ 4 тодорхой аргыг хэрэгжүүлэхээс өмнө дадал зуршлын талаар 2 зүйлийг маш сайн ойлгож авах хэрэгтэй байдаг гинэ. За нэгдүгээрт бол хүн гэдэг амьтан өөрөө одоо бид нэр зуршлаа өөрчлөнө гэдэг чинь үйлдэлийг өөрчлөхийг хүсэж байгаа шүү дээ. Би зөв хоололдог болмоор байна, би дасгал хийдэг болмоор байна, би эрт босдог болмоор байна, би тамхи татхаа болмоор байна гэх мэтчлэнгээр ингээд үйлдэлээ өөрчлөхийг хүсэж байгаа. Үйлдэл дээрээ фокуслаад байгаа. Тэгсэн чинь номын зохиолч болохоор хүн гэдэг амьтан ерөөсөө өөрийгөө юу гэж хардаг, өөрийгөө юу гэж итгэдэг, тэрнтэйгээ зөрсөн үйлдэлийг удаан хугацаанд хийж болдоггүй гинэ. За энийг бол өндөр бүтээмжтэй хүний 7 дадал номон дээр ч гэсэн маш тодорхой хэлсэн байдаг. Тэгээ та өөрийгөө юу гэж хардیں۔ Тэр харах өнцгөө өөрчлөлгүйгээр үйлдэлээ өөрчлөх боломжгүй гэж 7 дадал номон дээр ч гэсэн хэлсэн байдаг. Энэ ном дээр ч гэсэн хэлсэн байлээ. Юу гэсэн үг гэхээр жишээ нь одоо та юу гэдэг тамхи татхаа болмоор байлаа гэж бодъё л да. Тэгээд үйлдэлээ өөрчлөхийг хүсэж байгаа. Гэхдээ та өөрийгөө харах өнцөг чинь би өөрийгөө тамхичин гэж хардаг хэрнээ тамхи татхаа болмоор байна гэх юм бол боломжгүй гэж байгаа байхгүй. Эсвэргээрээ та одоо тамхи татдаг байсан ч гэсэн өөрийгөө тамхичин гэдэг харах өнцгөө өөрчлөөд би тамхинаас гарчихсан, би тамхи татхаа болчихсон, би тамхи татдаггүй хүн гэсэн харах өнцгтэй болох юм бол тамхи татах гэсэн үйлдэлээ та хаях боломжтой болно гэж байгаа. Тийм болохоор хамгийн түрүүнд номын зохиолч маань та дадал зуршлаа өөрчлөхийг хүсэж ивэл би ийм үйлдэл хийнэ, тийм үйлдэл хийнэ гэж үйлдэл дээрээ төвлөрөх биш. Та өөрөө яг ямар хүн болохыг хүсэж байгаа юм бэ? Тэр хүнээ эхлээд ингээд тодорхойлоорой гэж байгаа. Тэгээд та өөрөө би бол ийм хүн шүү гэд өөртөө итгүүлчих юм бол тэрнтэйгээ холбоотой үйлдэлүүдийг хийхэд амархан болно. Тэрнээс ч та одоо ингээд гэрээ айгуу гоё эмхэл зэгцлэхийг хүсдэг, цэвэрхэн одоо эмх зэгцтэй байхыг хүсдэг байлаа гэж бодъё л да. Тэгсэн хэрнээ та өөрийгөө харахтаа би чинь жоохон заваан шүү, би чинь бохир шүү, би угаасаа нэг юмыг байранд нь тавьдаггүй хүн шүү гэсэн тийм харах өнцгтэй байх юм бол тэрэндээ тохирохгүй үйлдэл хийж чадахгүй гэж байгаа. Тийм болохоор эхлээд та өөрийгөө харах өнцгөө өөрчлөхийн тулд та ямар хүн болохыг хүсэж байна гэдгийг шийдээрэй. Тэгээд нэгэнд шийдсэн бол тэрний дагалдах түүнтэй холбоотой үйлдэлүүдийг та өөрчлөөд хийхэд амархан болно гэсэн байсан. За мөн хоёр дахь дадал зуршилтай холбоотой анхаарах зүйл нь болохоор бидний хөвчлэн зорилго дээр төвлөрдөг гинэ. Одоо юу гэдэг би санхүүгийн эрх чөлөөнд хүрмээр байна. За би тийм оноо авмаар байна ч гэдэг юм ингээд үр дүн дээр төвлөрдөг, зорилго дээр төвлөрдөг юм байна. Тэгсэн чинь номын зохиолч бол зорилго тийм чухал биш ээ. Бүр зорилгыг мартаж болно. Харин эсвэргээрээ та өөрийнхөө зам дээрээ төвлөрөх хэрэгтэй. Зам дээрээ төвлөрнө гэдэг нь дадал зуршил гэдэг чинь ер нь бол таны амьдралын юм чиглэл, замыг хэлж байгаа юм байна. Жишээ нь би өнөөдөр одоо ингээд англи хэлний оноогүй байж болно. Гэхдээ би англи хэлээ сурсаар байгаа. Ингээ англи хэл сурна гэсэн замдаа явж байгаа буюу өдөр болгон англи хэлнийхаа хичээлийг хийгээд өдөр болгоныг үгээ нэмж цээжлэл байгаа л бол тэр зорилго гэдэг зүйл чинь автоматар танд тэр үр дүн нь бол автоматар ирэх нь тодорхой юм байна. Тэгтэл бид нэр өдөр тутамдаа тэр нөгөө замаараа зорилгын ардаас явж гинүү гэдэг дээрээ төвлөрөхөөсөө илүүгээр зөвхөн зорилго дээрээ төвлөрвөл би өндөр оноо авмаар байна. Би эрүүл гоё ингээд яг гоё тийм галбирлаг гоё булчинлаг битээ болмоор байна гэх мэтчлэнгээр ингээд үр дүн дээрээ төвлөрөөд идэг гинэ. Тэгтэл номын зохиолч бол та өөртөө байгаа энерги тэр үр дүнг авах юмсан гэдэг дээр биш зүгээр л зам дээрээ төвлөрвөл та өөрөө зөв зам руугаа явж гин үү? Зөв зам дээрээ байна уу? Таны өнөөдрийн хийж байгаа зүйл чинь өнөөдөр та хийж байгаа зүйлээ нэг 365-аар үржүүлэхэд таны жилийн дараах төрөгчин гарч ирж штэ. Тэгэхээр та өнөөдөр илүүдэлжинтэй байна уу? Өнөөдөр ямар нэг асуудалтай байна уу гэдэг нь гол нь биш. Та өнөөдөр зөв зүйлээ хийж байгаа тэр зөв зүйлээ маргааш ч гэсэн хийсээр л байх юм бол зөв сайн үр дүн нь танд ирэх нь тодорхой учраас зорилго дээр биш одоо үйл явц дээр буюу өнөөдөр та аль зүйл рүү чиглээд явж гин энэ би одоо зөв зүйлээ хийж гин үү? Энэ миний явж байгаа зам маань намайг ямар үр дүнд аваачих вэ гэдгээ бодоод өдөр тутамдаа ингээд өдөр тутмынхаа процесстэй илүү их анхаараараа. Тэрнээс зорилго дээр төвлөрнө гэх юм бол хүн болгон зорилготой байдаг шүү дээ. Олимпиад орж байгаа бүхий л тамирчид бүгдээрээ л алтан медаль авна гэсэн
зорилготой байдаг. Гэхдээ хэн алтан медаль авах вэ гэдгийг шийддэг зүйл бол тэр олимпийн тэмцээн болох өдөр хүртэл нөгөө хүн маань өдөр тутамдаа яаж амьдрсан, өдөр тутамдаа хэрхэн дасгалаа хийсэн бэ гэдг нь шийдвэрлэдэг. Тэрнээс ш зорилгын хувьд бол бүгдээр л том зорилго тавьдаг, бүгдээр л гой зорилго тавьдаг учраас та зорилгоос илүүгээр өдөр тутмынхаа үйл явц буюу би хаашаа чиглээд байна, өдөр тутмынхаа чиглэл явц процесстэн дээр анхаараараа гэсэн байсан. Тэгэхээр энэ хоёр зүйлийг та сайн бодолцоороо гэсэн байсан. За тэгэл яг гол номын маань гол санаа болох тэгвэл энэ дадал зуршлыг яг амьдрал дээрээ хэрэгжүүлэх дөрвөн тодорхой аргын талаар ярилцъя. За нэгдүгээр дадал тогтоох нэгдүгээр алхам болвол одоо бүхий л бид нар тэгээд одоо биднаа суучихсан байгаа. Дадал яаж бүрэлдэн бий болдгийм бэ гэдгийг мэдэхгүй байсан ч гэсэн бидний биед бол янз бүрийн дадал аль хэзээ тогтчихсан байгаа шүү дээ. А тэгэнгүүт бидний тарих нөгөө нэг юм таашаал авахыг хүсэж байдаг. Дандаа илүү амархан ч юм уу илүү гоё зүйл нь юу вэ гэдгийг дандаа хайж идэм байх. Тэгэнгүүт би зарим гэдэд үтсэн чинь заримгийг идээд үтсэн чинь зарим гэдэнгүүт чинь айгүй гоё ингээл нөгөө цусан дах сахар гинт огцон өсвөл гинт амар гоё аз жаргалтай болдгийм бэ штэ гэдгийг ингээд тарих маань ойлгочдөг. Тэнгүүдээ дараа нь ядархаараа ч юм уу заримг хайгаад идэг. Эсвэл заримг харангуутаа энийг идэхэр чинь гоё сэрэгдэн штэ гэдгийг тарих маань мэддэг учраас тэрийг харангуутаа идээчгүй ижижил ингээд сэргээд идэм байл та. Тэгэхээр дадал зуршил маань ингээд тогтон бий болохын тулд ер нь бол таны үзэж туусан зүйлсүүдээс гоёудыг ингээд цээжилсэн байгаа юм. За мөн эсэргээрээ бас халуун юмтай ойртох юм бол тэрэнд магадгүй гараа хүргэсэн чинь таны гар амар өвдсөн түлэгдсэн байх юм бол за халуун юмнаас хол байх хэрэгтэй юм байна гэдгийг тарих ойлгоцсон. Тэгээ дараа нь халуун юм харах юм бол өөрийн мэдлгүй шууд холдоод идэг ийм зуршлууд ингээд тогтчихсан байдгийм байна. Тэгэхээр сайн дадал зуршлыг бий болгох нэгдүгээр алхам бол сэтэл дохиог бий болгох хэрэгтэй байна. Тэгэхээр таны хийхийг хүсэж байгаа нэг үйлдэл байгаа шүү дээ. Өглөөрт босноо ч юм уу одоо юу гэдэг эрүүл зөв хооллооч гэдэг юм уу тийм үйлдэлүүд байгаа. Тэгэхээр тэр үйлдэлийг би хизээ хаана аль газар хинтээ хамт хийх вэ гэдгээ бүр ингээд маш тодорхой болгох хэрэгтэй юм байна. Жишээ нь одоо юу гэдэг би зүгээр дасгал хийнэ гэж ботхоос илүүгээр за би 3 дахь өдөр 10 цагт тэр найзтайгаа тэр зааланд тэр фитнес дасгал хийшүү гэд ингээд тодорхой ингээд та ингээд тодорхой болгочих юм бол 3 дахь өдөр гэдэг чинь танд нэг дохио болох юм байна. Тэгээд 3 дахь өдөр болгоход би 3 дахь өдөр дасгал хийх ёстой шүү дээ, тий. Зүгээр нэг дасгал хийнэ гэж ботхоос илүүгээр 3 дахь өдөр гэдэг чинь танд дохио болох юм байна. Нөгөө зарим харангуут би зарим идэхээр чинь сэрэгдэг гэдгийг тарих маань мэдээд зарим харангуутаа догтлоод байгаатай адилхан 3 дахь өдөр гэдэг нь тань дохио болно гэсэн үг. За тэгээд би нэг бататаа ч юм уу ингээд нэг найзтайгаа дасгал хийнэ гэж бодчих юм бол бата гэдэг хүнийг харахад би дасгал хийх ёстой гэсэн дохио болно. За тэр фитнест очиж хийшүү гэх юм бол тэр фитнес чинь бас ингээд танд дохио болоод тэр зүйлийг чинь хийхийг ингээд танд сануулах юм байна. Тийм учраас ямар нэгэн зүйлийг та өөрөө хийя гэж бодож байгаа бол тэр зүйлийг ингээд хизээ хаана хинтээ яаж хийх вэ гэдгээ тодорхой болгон. За дээрэс нь нүдэндээ харагдахуйц ил болгох хэрэгтэй юм байна. Жишээ нь та ус их ууя гэж бодож ивэл ус энэ тэндгүй хийгээд тавина гэсэн үг тий. Тэгээ хараад санах болгондоо уун. Гэх мэтчлэнгээр таны үйлдэл болгон дадал зуршил болгон чинь ямар нэгэн дохиотой байдаг. Та нэг дохиог харахаараа тодорхой нэг найзтайгаа уулзахаараа та яг ингээд зөв хоололдог ч юм уу. Эсвэл нэг найзтайгаа уулзахаараа айгу буруу хоололдог ч гэдг юм уу тий. Ингээд тарих маань энэ хүнтэй уулзахаараа ийм юм хийдэг шүү гэдгийг ингээд кодлоод мэдчихсэн. Тэгээд тэр үйлдэл нь олон дахин давтагдахаар тэр хүнийг харангуут л яг нэг найзыгаа харахаар салаад идмээр санагддаг бол нэг найзыгаа харахаар л KFC идмээр санагддаг ч юм уу. Ингээд дохионууд нь кодлогдсон байт юм аа л да. Тийм учраас шин дадал зуршилтаа та өөрөө ийм кодуудыг үүсгэх хэрэгтэй юм байна. Энэ болохоор нэгдүгээр алхам. За хоёрдугаар алхам болохоор одоо ер нь бол ингээд сайн зуршлыг бидээ суулгахад хэцүү байдаг хэрнээ муу зуршлыг бол маш амархан ингээд сурчдээ штэ тий. Одоо зөв хооллох хэцүү хэрнээ буруу хооллохыг бол маш хурдан ингээд бид нэр сураад өөрхөн дадал зуршил болгочдаг. За үүний шалтгаан нь муу зуршил гэдэг чинь болохоор шууд хүнд ингээд шагналыг нь өгж идэг юм байна. За жишээ нь одоо буруу хооллоход бол шууд ингээ буруу хооллохоор чинь ингээл одоо зарим гэдлээ гэхэд ч юм уу тий. Тэгэх юм бол шууд ингээд аюу гой тав тухтай байгаал аюу гой тэр шагналаа шууд авч идэг. За жишээ нь одоо ингээл амар дасгал хийгээл ядраал ч юм уу ажиллаа хийсний оронд зүгээр гой ингээд уцаараа рилс үзэх юм бол аюу гой тав тухтай амраад ингээд шууд шагналаа авд юм байна тий. Эсвэргээрээ нөгөө сайн дадал зуршил гэдэг зүйлүүдийн шагнал нь болохоор хүнд шууд ирдэггүй юм байна. Одоо жишээ нь өнөөдөр би нэг дасгал хийлээ ч юм уу. Өнөөдөр би нэг зөв хооллолоо. Өнөөдөр би нэг англи хэлтийн дасгалыг хийлээ. За өнөөдөр би нэг цаг ном уншлаа. Тэгээд юу гэж амьдралд шууд үр дүн нь шууд одоо шагнал нь гарч ирэхгүй шүү дээ тий. Тийм учраас сайн дадал зуршлыг бидээ суулгахад хэцүү байдгийм байна.
шагналын шууд гарч ирэхгүй байгаа учраас муу зуршлыг бол хийлээ хэрэгжүүлээ шууд шагнал нь ирээд байгаа учраас хүн тэрийг хүсэмжлээд хийгээд идэг юм байна л да. Тийм болохоор дадлыг өөртөө суулгахын тулд хоёрдугаар алхам бол одоо тийм гоё хүсвүүштэй болго гэж байгаа. Анхаарал татан болго гэж байгаа. Тэгэхээр анхаарал татам хүсвүүштэй болго гэдэг нь таны нөгөө хийхийг хүсэж байгаа сайн дадлууд дээрээ нэмхэн та жижигхэн шагнал ч юм уу тэрийг гоё болгох ёстой гэсэн үг. Одоо жишээ нь юу байж болно? Ийм одоо дадлын самбар байж болж байгаа. Энэ нь болохоор нөгөө хүүхдийн хувилбар байхгүй юу? Зөв дадал суулгах самбар гэж байгаа. Тэгэхээр одоо жишээ нь би ингээд өнөөдөр нэг дасгал хийлээ, ном уншлаа. Тэгээд нөгөө нэг шууд ингээд үр дүнийг мэддэхгүй байгаа учраас тэр дадлыг ингээд хийхгүй хайчаад байгаа шүү дээ. Тэгтэл ийм дадлын самбар хөтлөж болж байгаа. За дадлын самбар хөтлөхөөр одоо би өнөөдөр дасгал хийн, өнөөдөр ном уншина, юм хийнэ гэсэн ингээд дадлуудаа бичиж байгаа шүү дээ. Тэнгүүтээ би өнөөдөр хийсэн өнөөдөр хийчлээ гэж тавиад ирнэ гэсэн үг. Яг одоо би дасгал хийгээд явж байгаа ч гэсэн дасгал хийгээд үр дүн нь харагдахгүй байгаа ч гэсэн би тууштайгаар 7 хоног дасгал хийчлээ штэ 8 хоног дасгал хийчлээ штэ гэдгийг ингээд дадлын самбарыг бөглөөд явахаар харах боломжтой байдаг гэсэн. Тэгэхээр энэ нь юу вэ гэхээр нэг ёсны таны шагнал болж өгч байна гэсэн. За жишээ нь хүүхдтэд нөгөө нэг зөв дадал зуршил суулгахын тулд ч гэсэн энэ самбарыг ингээд ашиглах боломжтой байгаа байхгүй юу? За жишээ нь ингээд хороо хураах гэсэн ийм дадлууд байгаа. За энэ дадлыг жишээ нь хүүхдтэй ороо хураахаж сурахын тулд за ороо хураахта өнөөдөр ороо хураасан хураагаагүй гэдгээ чеклээд яваад ин гэсэн. Тэгэхээр ороо хурааснаар хүүхэд нөгөө нэг юм гоё аз жаргалыг мэдрэхгүй учраас ороо хураахгүй байх нь магадлал өндөр шүү дээ. Тэгтэл нөгөө хүүхэд маань 7 хоног ороо хураачлаа, 1 сарын турш дасралтгүй өөрөө ороо хураачлаа гэхээр миний хүүхэд чинь ингээд тууштай ямыг хийдэг шүү. Үргэлжлүүлээд тасралтгүй ингээд зорьсон зорилгоо хийдэг шүү гэд харахаар энэ самбар нь өөрөө тухайн хүнд нь тухайн хүүхдэд өөрт нь шагнал болчихж байна гэсэн. Тэгэхээр ийм одоо дадлын самбар хөтлөгч юм уу аль эсвэл дасгал хийснийхаа дараа өөрийгөө нэг шагнаад одоо юу гэдэг. Тэгэхээр тэр шагнал нь ийм том байж болохгүй. Жижигхэн байх хэвээр. Шууд хэрэгжүүлж болох хэвээр. Тэрнээс одоо би өөрөө нэг дасгал хийнгүүтээ өөртөө би нэг шинэ хувцас авч өгнө гэх юм бол өдөр болгон дасгалыг л өөртөө өдөр болгон шинэ хувцас аваад өгөх боломжгүй шүү дээ тий. Тийм учраас иймэрхүү дадлын самбар хөтлөх гэх мэтчлэнгээр өдөр болгон хэрэгжүүлэх боломжтой тийм жижигхэн зүйлээр та өөрийгөө шагнажах хэвээр тэр дасгалаа хийснийхаа дараа. Тэгэхээр та хүүхдтэй бас энэ зөв дадлын самбарыг авч өгөх гэх юм бол энэ молом соёл гэд Facebook дээр байгаа, Instagram дээр байгаа бас та гэртээ хүргэлттэй авах боломжтой дэлгэрэнгүй мэдээллийг тайлбар хэсэгт үлдээчээ. За үргэлжлүүлээд дадал тогтоох 3 дугаар алхам нь болохоор үйлдэл. Яг бодитоор нөгөө үйлдэлээ хийх ёстой шүү дээ тий. За гэхдээ үйлдэлээ хийхдээ болохоор бид нэр жоохон ингээд одоо юу гэдэг нь зорилгоо том тавих гэдэг үйлдэл хийхдээ тий. Би ном уншиж эхэл яг инхүүдээ өдөрт шууд 1 цаг ном уншна ч юм уу дасгал хийхдээ өдөрт 1 цаг дасгал хийнэ гэх мэтлэнгээр ингээд маш том зорилго тавиад байдаг. Тэгтэл урд нь ингээд дасгал хийдгүү байсан хүн өдөр болгон 1 цаг дасгал хийнэ гэдэг чинь маш хүнд даалгавар гэсэн үг шүү дээ тий. Тэгээд тэр үйлдэл нь хэцүү байх юм бол хүмүүс тэр үйлслийг хийж чаддгүй юм байна. Тэгээд намын зохиолч маань болохоор 2 минутын арга гэсэн аргыг зааж өгсөн байсан. Тэр нь одоо хэрвээ та дасгал хийдэггүй хэрнээ дасгал хийхээр зорилго тавьж байгаа бол 2 минут дасгал хийхээс эхэл гинэ. Яагаад гэхээр 2 минут дасгал хийн гэдэг бол амархан хинч хэрэгжүүлж чадна шүү дээ тий. 1 цаг дасгал хийн гэдэг бол хэцүү. Тэгэхээр 2 минут дасгал хийн гэдэг маш амархан учраас та төртгүйгээр өдөр болгон 2 минут дасгал хийж чадна. Гэхдээ 2 минут дасгал хийлээгээд олигтой үр дүн гарахгүй шүү дээ тий. Гэхдээ энийг үргэлжлүүлээд байн 2 минут хийгээд ий гэсэн үг ш. Эсвэргээрээ таны тархич нөгөө нэг өөрчлөлтийг бидний тархи дандаа эсэргүүцэж идэг. Тэгэнгүүт 2 минут зэрэг нэг 2 минут дасгал ий, 2 минут ном уншия, 2 хуудас ном уншия гэх юм бол энэ том өөрчлөлт биш учраас тархин дотроос маань эсэргүүцэл явагддаггүй мэн. Тэгэнгүүт нөгөө эхлээд тархиа дасгах хэрэгтэй. 2 минут дасгал хийгээл өдөр болгон 2 минут дасгал хийгээд их юм бол тархи маань дасгал гэж нэг тийм хэцүү зүйл биш юм байна. Нэг 2 минут ном уншлаа. Ном уншна гэж нэг тийм хэцүү ядаргаатай зүйл биш юм байна гэдгийг тархи маань ойлгочих юм бол тэгж ойлгосныхан дараа хугацааг нь уртсгах хэрэгтэй байна. За 2 минут дасгал хийдэг байсан бол тэрийг нэг 10 минут болгох юм уу. 10 минутаа 15 минут 20 минут болгоод тэгсээрээ та нөгөө хүссэмжид 1 цагийн дасгал хийдгээ болгож болох юм байна. Тэрнээс шууд 1 цаг дасгал хийн, 1 цаг ном уншна гэдээ хэлэх юм бол урт хугацаанд боломжгүй юм байна. Тийм учраас 3 дахь үйлдэл хийх нь бол байж болох хамгийн жижигхэн аргаас эхлээрээ тэгээд тэр жижигхэн зорилгоо тархичин эсэргүүцэхгүй болоод эхлэхээр нь хугацаагаа нэмээд яваарай гэсэн байлээ. За дөрөвдөх нь болохоор үр дүн гэж байгаа. Үр дүн дээр бол бидний тархи бол таашаал авж байгаа сайхан зүйлийг л хийж идэг. Та өглөө босоод яагаад байнга амаа угаадаггүй гэхээр амаа угаах нь таны зорилго ч юм уу. Амаа угаах гэдэг үйлдэлт та дуртай болохоор амаа угаадаггүй шүү дээ, тий. Яагаад бид нэр өглөө болгон амаа угаадаггүй гэхээр амаа угаасны дараа тэр гоё сэнгэнсэн цэвэрхэн мэдрэмжийг авахын тулд амаа угаадаг. Хэрвээ та өглөө босоод амаа угаасан чинь ам чинь ерөөсөө цэвэрхэн болохгүй ингээд төсөөлөд үзтээ.
дахиад угаасан ч гэсэн цэвэрхэн болохгүй. Тэгвэл та маргааш нь босоод дахиад амаа угаах уу? Маргааш нь босоод та өөр амыг цэвэрхэн болгож болох ямар арга байна гэж хайж эхэлнэ. Харин өдөр болгон амаа угаахад нөгөө л нэг гой цэвэрхэн мэдрэмжээ авсаар ах юм бол тэр үйлдэлээ хийсээр байх болно. Тийм учраас яг үүнтэй адилхан. Та үйлдэл хийсэн болвол тэр үйлдэлийнхаа үр дүнд өөрийгөө гой урамшуулах, шагналаа байнга авч явах ёстой. Жишээ нь та дасгал хийсэн бол өөрийгөө магтдаг ч юм уу, нөгөө дадлынхаа самбарыг хөдөлдөг ч юм уу, өөрийгөө амжилттай хийлээ гэд өөрийнхөө зургийг дарддаг ч юм уу, тэ ямар нэгэн тэрнээсээ гой үр дүнг та заавал амсах ёстой. Үр дүн байхгүй бол үнэхээр бид нэр өдөр болгон амьдралынхаа туршид амаа угааж ирсэн ч гэсэн та нэг сарын турш амаа угаасан ч гэсэн хэрвээ амчин цэвэрхэн болохгүй бол амаа цэвэрлэн гэсэн тэр үйлдэлийг та хийхэ болно гэсэн үг шүү дээ, тий. Яг үүнтэй адилхан та хичнээн зөв таны бие суусан үйлдэл байсан ч гэсэн таны хүсэж байгаа үр дүн гарахгүй байвал тэр үйлдэлийг та хийхэ болчихно гэсэн үг. Тийм учраас дөрөв дэх дадал зуршлыг доктортой авч явах дөрөв дэх алхам болвол тухайн үйлдэлийг хийсний дараа өөрийгөө байнга шагнадаг байгаараа тэгээд бие маань тэр шагналыг авахын тулд тухайн үйлдэлийг чинь байнга хийх болно гэсэн байсан. Тэгээд бүр сүулдэ нэгэнд таны бүр автомат үйлдэл болчих юм бол шагналтай шагналгүй тэр үйлдэлийг хийгээ явчих штэ тий. Тийм учраас эхний ээлжинд бол та өөрийгөө байнга шагнадаг байх хэрэгтэй юм биш үү. За тэгээд номын төгсгөл хэсэг дээр бас номын зохиолч маань гой зөвлөгөө өгсөн байсан нь болохоор юу байсан? Хэрхэвч 2 удаа бүү тасалтуул гинэ. За одоо та зөв хооллоод явж байгаа бол нэг удаадаа ч юм уу тий нэг өдөр ч юм уу гинт пицца идээд ч юм уу ингээд тэр зорилгоо тасалдуулж болох юм байна л да. Тэгэхээр хүмүүс за ингээд бүтэхгүй юм байна гэх ингээд зорилгоосоо ницаат ч юм уу хайчдсан байна. Гэхдээ нэг өдөр бүдрэх бол зүгээр ямар ч тоог ингээд нэгээр үржүүлсэн тэр тоол өөрөө гарддаг шүү дээ тий. Харин 2-оор үржүүлэх юм бол үр дүн нь асар өөр гарч эхэлдэг. Тийм учраас номын зохиолч маань та ингээд нэг зүйлийг хэрэгжүүлээд явж хахад нэг өдөр тасалдуулж болно. Гэхдээ хэрхэвч 2 өдөр тасалдуулж болохгүй шүү. Нэг өдөр тасалдуулах юм бол та өөртөө зөөлөн байгаа тэрнээс олж нэг стресстэй шаардлага байхгүй. Харин 2 өдөр хэрхэвч тасалдуулж болохгүй гэсэн зарчимтай байгаарэ. Нэг өдөр тасалдуулах бол хүний амьдралд тохиолдно гэсэн байлээ. Тийм учраас хэрхэвч 2 удаа бүгд тасалдуул гэсэн энэ одоо зарчмыг баримтлаарай гэсэн байлээ. За тэгээд өнөөдрийн бичлэг дээр энгийн дадал номын гол санааг товчлон ярихыг хичээлээ. Дараагийн бичлэг дээр бас маш хэрэгтэй шууд амьдрал дээр хэрэгжүүлэх боломжтой тийм номын талаар ярих болно.